Энэ жилийн Coachella 1999 оноос хойш зохион байгуулагдчихсан хамгийн муу Coachella байсан гэж хүмүүс хэлж байгаа. Hailey эрэгтэй дүүд нь Justin Bieber муухай байгаа байдлыг харуулахгүйгээд дүүг нь холдуулаад Cardi B-ийн биеийн өөрчлөлт хүмүүст өрдөөсөө таалагдахгүй байна. Урд хойно байгаа машинууд нь харж байхад хажуудлынхаа бут руу ороод бийцсаад хүндрээд тэг хүмүүс нойлын асуудыг шийдэж чадахгүй болохоор идэж ууж чадахгүй. Хай. Coachella-гийн тухай бичлэг хийгээч гэж надаас зөндөө олон хүмүүс асуусан. Мэдээж Lisa Jenny хоёрыг ярих ч гэсэн тэрнээс гадна ер нь Coachella-гийн тухай мэдэх ёстойнуудыг ярив. Такс нь хэд байдیں, хэдэн өдөр болдیں, дуучид нь хэдэн төгрөгийн цалин авдیں, тэнд хоол идэхэд хэдэн төгрөг байдیں, тэнд ингээд майхан авах юм бол, байшин авах юм бол тэнд ер нь ингээд хонох газрууд нь хэд байдیں, инфлюенсерүүд тийшээ яаж очдیں, гих мэтчлэн нэг иймэрхүү нэмэлт мэдээллүүдийн тухай бас ярих гэж бодож байна. What? За. Oh my gosh. За хэлцгээе. За Coachella нь болохоор фестивал байгаа. Одоо монголоор зөвөрлөх юм бол Playtime фестивалтай адилхан гэсэн үг. Music and Arts Festival гэхээрээ дуу хөгжим болон урлагийн юм фестивал байгаа хгүй. Фестивал гэдгийг монголоор юу гэж орчуулдаг юм болов? 1999 онд анх зохион байгуулагдчихсан. Тэгээ тэрнээсээ хойшоо дунд нь ингээд яг жил болгон тасралтгүй биш 2000 онд үндэснөө 2001 оноос 2019 он хүртэл тасралтгүй явж ийснаа. Дахиад 20 онд 21 онд одоо нөгөө ковид энтер гэдэг шалтгаанаас болоод завсарлаад тэгээ 2022 он 23, 24, 25 гэдээ одоо ингэ явж байгаа. 2017 онд Coachella дээр нийт 250 мянган хүн очсон. Тэгснээ нийт 114 сая 600 мянган долларын орлоготой байсан гэж боддоо. За тэгээ зохион байгуулалтын хувьд гэвэл ямар тайз байдгийг хэлж өгье. Coachella stage буюу яг голлох тайз гэсэн үг, яг голлох артистууд нь тэнд үзүүлбэрээ үзүүлдэг. Одоо жишээ нь 2023 онд лөө Blackpink Coachella-гийн гол артистаар нь оролцоод тэгээ яг энэ Coachella stage дээр үзүүлбэрээ үзүүлсэн байдаг. Түүнээс гадна Sahara гэдэг ийм тайз бас байгаа. Тэгээ энэ дээр нь болохоор EDM music гэж хэлдэг штэ. Electronic dance music төрлийн хөгжмийг тэнд одоо яг тоглодог тийм артистууд тэн дээр гардаг. Тэгээд энэ Sahara stage дээр болохоор энэ жил Lisa гарсан байгаа. Тэгээд Jenny-ийн гарсан Outdoor Theater гэдэг нэртэй бас ийм тайз байгаа юм байна. Одоо сая миний яг зүгээр хэлсэн, дурдсан энэ тайзнуудаас гадна маш олон өөр төрлийн тайзнууд зөндөө байгаа. Жижиг тайз, том тайз зөндөө байгаа. Тэгээ хэд хоног үргэлжилдэг вэ гэхлээр 6 өдөр юу үргэлжилдэг. 5 дахь хагасаа бүтсэн. Тэгээ дараа 7 хоногийн дахиад 5 дахь хагасаа бүтсэн. Тэгээ энэ жил болохоор 4 сарын 11, 12, 13, 4 сарын 18, 19, 20 гэм 3 өдөр үргэлжилсэн байгаа. За ер нь иймэрхүү ерөнхий мэдээллийг авчтаа. За ер нь бол ямар ч үзүр үйлчлэгээ тоглолттой адилхан маш олон төрлийн ийм такс байгаа. Энгийн такс нөө VIP энтер гэж хэлдэг штэ. За General Admission гэдэг нэртэй тикет нь болохоор эхний 7 хоногийн 3 өдрийн такс нь $649. Тэг нь монгол мөнгөөр хийдیں۔ Шууд энэ дээр хөдөлөө сайхан үржүүл явчтэй. Доллар одоо эдтэй болсон байсан бэ? 3550 болсон байсан уу? 2 сая 300 мянган төгрөгийн такс авах байх нэ 3 өдөр очихын тулд. 2 дахь 7 хоногийнх нь тикетний үн болохоор $599 буюу $50 хямдхан юм байна. За яагаад тэгж байгаа вэ гэхлээр юунууд нь давтагддаг болохоор тэгж байгаа. Одоо үзүүлбэрүүд нь дуучид нь артистууд нь ч юм уу те 100-200 мянган төгрөгийн ялгаатай л юм байна штэ. За тэгээ General Admission гэдэг тасалбарт нь юу багтж байгаа вэ гэхлээр за мэдээж тийшээ орж гарах эрх нь зүгээр л мингийн тасалбар. Тэгээд нэмэлтээр өөр юу ч байхгүй. Тэгэхээр тийшээ өөрөө очих унаа мунааг нь одоо өөрөө зохицуулна гэсэн үг. За дараагийнх нь тикетний төрөл нь болохоор General Admission plus 3-day shuttle гэхээр 3 өдрийн одоо унааны тээврийн мөнгө орсон гэсэн үг. Coachella-д яг одоо очиход зориулсан тусдаа юм автобус гэж байдаг. Тэр автобусыг нь ер нь хэлж байгаа байхгүй юу. За хэрвээ ийм тикет авах юм бол эхний 7 хоногийн 3 өдрийн тасалбарын үн болохоор $779 буюу 2,772,000 болж байгаа юм байна. Тэгээ 3 өдрийн унааг нэмчих юм бол 400,000 нэмэгдэж байгаа юм байна шүү дээ. 2 дахь 7 хоногийн тасалбарын үн болохоор $679 буюу 355,000-аар арай бага тусч байгаа юм байна. За дараагийнх нь тикетний төрөл болохоор VIP гэдэг ийм тикет байна. За эхлээд VIP-д нь юу орж байгааг хэлчихье те. За ер нь бол баг ихэнх тайзных нь одоо ойролцоо VIP хэсэг гэж байдаг. Тийшээ орох хэрэгтэй болдог гинэ. Одоо нөгөө энгийн тикет авсан хүмүүст ингээ бөөгн рүү жахталцаа зогсоод байхгүй. Яг тэр нэг тусад нь гаргаад өгсөн ийм сэрэг газар гой зогсноо гэсэн үг юм байна. Нэмэлтээр air conditionтэй ариун цэврийн өрөөнүүд байгаа юм байна. Тэгэхээр энгийн ариун цэврийн өрөөнд орохгүй бас хамаагүй дээр ариун цэврийн өрөөнд орно. Дахиад нарны тусгалаас хамгаалагдсан тийм юм суудаг хэсгүүдэд бас сууж болно гинэ. За тэгээд мэдээж арай илүү хоол, унд худалдаж авах боломжтой тийм хэсэг рүү ингээд чөлөөтэй нэвтэрч орж болно гинэ.
үнэгүй авна гэсэн үг биш. За жишээ нь одоо энгийн тикет авсан хүмүүс нь за зүгээр юм шарсан хүмүүс ч юм уу те тиймэрхүү хоол идж байгаа бол VIP тикет авсан хүмүүс нь суши идэж болно. Тэ нөгөө цагаан хоолтон веган тим хоолнуудыг идэж болно. Смути ууж болно. Ер нь илүү сонголттой. За гэхдээ энд нь болохоро бас юу орохгүй. Нааши цаашаа унаа ердөөсөө орохгүй. Тэг хэрвээ энэ VIP тикетийг авмаар байвал энэ жилийн эхний 7 хоногийн 3 хоногийн фестивалийн тасалбарын үн болохоро $1399 буюу 4,979 мянга бараг 5 сая төгрөг юм байна штэ. Ер нь бол 2 дахин үнэтэй. 2,700,000-аар ер нь үнэтэй болж байгаа юм байна. 2 дахь 7 хоногийнх нь үн гэвэл $200-оор буураад $1,199 болд юм байна. Тэгээ энэ 4,267,000 болж байгаа юм байна. Тэгээ ер нь гоё шоудыг гэж бодож байвал яг иймэрхүү хэмжээний зарлагтай байдаг байх нэ. Гэхдээ зөвхөн нэвтэрч орох нь шүү. За үүнээс гадна artist pass гэж байдаг. Уран бүтээлчдийн нэвтрэх тикет гэсэн үг. Тэгээд энэ хүмүүс маань VIP хүмүүсээс хамаагүй дагуу ирэхэд л тайзны аргашаа очиж болно. Тайзны тусгай хэсэгт одоо яг урд хэсэгт нь дуучтайгаа айгүй ойрхон үзүүлбэрээ үзнэ. Тэгээ энэ тикетийг заавал уран бүтээлчд авахгүй, уран бүтээлчтэй холбоотой найз нөхөд гэр бүлийн хүмүүс авч болно. Тэгсэн чинь энэ жил артист пастай хүмүүс болон VIP тикеттэй хүмүүсийг нэг хэсэгт байрлуулсан гэсэн хоорондоо холилдоод солилдоод. Тэгээд яг артист пастай хүмүүст тэргээр бүр алхахч айгүй хэцүү байсан гэсэн. Тэгээ бас нэг болсон эвгүй юм гэх юм бол яг тэр артистууд VIP-нууд байгаа хэсэгт салют буудсан. Дээшээ буудах хэрэгтэй байжгаад одоо газар руу буудсан гэсэн үг. За дараа нь хоолны үн. Би гэхдээ өнгөрсөн жилүүдийн бичлэгүүдийг нэг ажиглаж байгаагүй л дээ. Энэ жил хүмүүс амар уурлаад исэн. Хоол нь дэндүү үнэтэй, тэгснэ ямар ч амтгүй гих мэтчлэн. Тэгээ ер нь бол тийм фестивалд очиж байгаа бол тэр фестивал чинь яг юм хотын төв мөвд болохгүй маш зайтай газар явна. Зүгээр скутер дээд те зүгээр такси бариад очино гэхэд бүр дэндүү зарлагтай. За дээрэс нь тийм хол газар очсноо тэндээсээ л хоол идэх ёстой. Тэгээ хотын төв рүү ороод хоол идчихэд буцаад ирнэ гэж бол ердөөсөө байхгүй. Тэгээ тэндхийн хоолнууд нь хийдгээж өглөөний цай $20 буюу $70,000. Зүгээр өглөөний юм breakfast burrito штэ. Цезар салат $25, бараг $80,000, $90,000. За хоолнуудын хувьд гэвэл ийм байна. Ерөнхий. За уухамнуудын хувьд гэвэл зүгээр lemonade $17, $60,000 байгаа байхгүй юу? Кофе $12 гинэ. $42,000 кофе авч уух юм байна. Пивний хувьд гэвэл ер нь яг ямар пивнээсээ шалтгаалаад үнэ нь өөр байгаа. Гэхдээ ер нь пивнүүдийн дундаж үнэ нь $15 буюу $53,000 зарагдж байгаа юм байна. Сожу коктейл гэж бас байдаг юм байна штэ. Тэр болохоор $18 зарагдсан гинэ. 64,000. За тэгээд ер нь бол нэг хүн тэнд яг өдөрт дунджаар хамгийн багадаа $60-оос $100 хоолнд одоо зарцуулна гэсэн үг. Өдөрт одоо $350,000 одоо 3 хоолоо идээд уухамнууд аваад явна гэхээр сонирхолтой байдсан байна. Тэгээ миний хувьд болохоор яг өртгийг нь бодоод үзэхээр тэгээ тикет микетнийх нь үнэтэй харьцуулаад ер нь тиймэрхүү юм бодохоор ер нь яг ингээл яг л юм тансаг шоудалтын үн байна да гэж би бодож байгаа байхгүй юу. Ягаад гэхээр миний хувьд playtime дээр очиход ч гэсэн ер нь иймэрхүү л байсан. Яг ингэж харьцуулах юм бол playtime дээр чи нэг хоол 20-30 мянгаар идлүү дээ. Тийм байсан санагдаж байна. Тэгээд яг ингээд одоо Америкт хүмүүсийн цалин тэгээ өртөг гинтрийг бодохоор ер нь бол аргагүй л гэж бодож байна. Дахиад нэг үнэ оруулаагүй байж тээ. Байрлах байрны үннүүд байгаа. За машинда болон майхантай тэнд одоо байрлах юм бол бас мөнгө төлд юм байна штэ. Тэгээд энэ нь болохоор $160 эхэлдэг гинэ. Тэгээ энэ дээрээ нэмээд татвар нэмдэг гэж байна. Энэ жилийн Coachella 1999 оноос хойш зохион байгуулагдчихсан хамгийн муу Coachella байсан гэж хүмүүс хэлж байгаа. За байрлах байрын үед гэвэл хүмүүс хамгийн их сонгодог нь машинтайгаа байрлах. Машины хажууд майхан бариад. Тэгээд энэ жил хүмүүс зогсоол руу орохын тулд гадаа 12 цаг хүлээсэн гинэ. Тэгээ хүмүүс яг дасснараа өнгөрсөн жилүүдэд яаж ирдэг байснараа бүр өөрөөр ирээд 2-3 цаг хүлээж байгаа зогсоол руугаа эрт ороод гой зогсоолуудыг сонгож явдаг байсан бол энэ жил хүмүүсийг 8 цаг хүртэл та нарыг оруулахгүйгээд гадаа хүлээлгсэн гинэ. Тэгээд 8-даа ч оруулаагүй гэж байна. 38 градуст. Ямар ч нойлгүй, усгүй, ундгүй. In case anybody's wondering how car camping is going at Coachella. За ингэж оруулаагүй шалтгаан нь болохоор энэ жилийн Coachella-гийн security баг нь солигдсон. Тэгээд энэ шин дүрмийнхаа талаар тайлбарлаагүй. Хэрвээ гадаа ингэж хүлээлгэж байгаа бол ариун цэвэр өрөөгөөр хангах, одоо энэ бизнес асуудлыг шийдэж өгөх, болон ус тарах, идэх юм тарах гэдэг нь security багийн үүрэг байх ёстой гэж байна. Тэгээ хүмүүс одоо ингэ бус урд хойно байгаа машинууд нь харж байхад хажуудлынхаа бот руу ороод бийцсаад хүндрээд тэг хүмүүс нойлын асуудал шийдэж чадахгүй болохоор идэж ууж чадахгүй. Тэгээ гадаа 38 градус байгаа болохоор хүмүүс машиныхаа эсийг асаахаас өөр аргагүй. Тэгээ 12 цагийн турш машины асаалтаа байсараагаад бензин нь дуусаад яг замын голд гацсан тэр машинуудыг хүмүүс төрж гаргасан гэж юм. Хит халуун байснаас болоод хүмүүс төргөн дуудсан гэж юм. Ер нь бол нилээн
ороо бусгаа зүйл болсон юм билээ шүү дээ. Тэгээд машины зогсоол нь бас дотроо $160 болон арай премиум буюу $480 зогсоол гэж бас байгаа юм байна. Тэр хүмүүс нь ч гэсэн адилхан очирлоод ямар нэгэн тийм премиум тикет авсан тэр одоо давуу талаа ердөөсөө идлээгүй гинэ. Тэгээ болоогүй 2 дахь 7 өдрийнх нь үеэр маш их шуурга болоод хүмүүсийн $480 байрлаж байгаа тэр майхантай хэсгүүдийнх нь майхангууд нь шидэгдээд хийсээд тэрнтэй намд хувийнх нь одоо идэл хэрэглүүд нь бас хийсээд шавар шахваатай хутгалдаад бас л ер нь хэцүү байсан байна. Одоо бэлэн майханд байрлах юм бол $650 байдаг гинэ. Гэтэ нөгөө 3 өдрийнх нь шүү. Одоо яг 1 7 өдрийн 3 өдрийнх нь гэсэн үг. Luxury tents гэж байт юм байна л да. Арай дээд зэрэглэлийн майханд байрлах юм бол $2,400-аас $3,300 тэгээ нэмээд татвар нэмэгдэнэ гэж байна. 10 сая төгрөгөөр тэнд 3 хоног luxury одоо тансаг зэрэглэлийн майханд байрлах боломжтой. Байрлах байр нь бол ч үнэтэй юм байна те. Тэгээ би одоо та нарт ер нь яг Coachella дээр нөгөө байрлаж байгаа лаглаг үнэтэй байрнууд ч одоо ийм байна гэж үзүүлээ. Тэгээ ер нь бол одоо ийм тооцоол гарсан байна. Нэг хүн одоо 1 7 хоногийн 3 өдөр нь үнэхээр ингэж танаж өрөх юм бол бүр хамгийн багаар нь хамгийн хямдхнуудыг авч өрөх юм бол $2,500 буюу $8,800,000 төгрөг орчим өрөх юм байна. Тэгээд дээшигээ 25 сая төгрөг өрнө гинэ. Үн өртгийн үед гэвэл та нарт ер нь яг ямархуу санагдаж байна. 3 хоногт ийм хэмжээний мөнгө өрөх нь энгийн зөвлөө эсвэл яг байж боломгүй юм сөрөг муу зүйл гэж бодож байна уу? За хэрвээ та нар Coachella-д явж байгаа хүмүүс ер нь Америкчууд ямар баян юм бэ гэж бодож байгаа бол General Admission буюу хамгийн хямдхан тикетийг авсан нийт хүмүүсийн 60% нь буюу талаас их хувь нь зээлэр тикет авсан байна. Тэгээ хүмүүс энэ дээр бүр маш шүүмжлэлтэй хандж илээ. Халааснасаа $649 шууд гаргах хэмжээний одоо хөрөнгөтэй биш бол хизээж бити зээлээр авчээ гэж байна. Яагаад гэвэл $649 одоо зээлээр дараа төлөөд одоо авчиж байгаа штэ. Тэгэхээр энэ дээр болохоор сар болгон $50 12 сарын турш төлнө гэж байгаа байхгүй юу? Тэгээ дээрээс нэмээд $41 одоо үйлчлэгээний хөлс гэдэг юмыг төлж байгаа юм байна. За үүнээс гадна $649 бөө юм болж зээлж авснаа очоод тэнд хоол идэхэд өдөрт $100. Унаагаар явхад дахиад мөнгө $100-200. Халааснасаа $649 шууд гаргаж чадахгүй жиж 3 өдрийн турш яаж $300 хоолнд зарцуулах гэдэг юм бэ гэж хүмүүс айгүй шүүмжлэлтэй хандж байгаа. За бичлэгнийхаа дундуур би өөрийнхөө хэрэгэлдэг ашигтай бактерийнхаа тухай ярих гэж байна. Ийм ашигтай бактери байгаа. Нэмэлтээр витамин B1, B2, B6-тай 24 тэрбум ашигтай бактеритай юм байна шүү дээ. Тэгээ би энийг яаж уудаг талаар мэддэг хүнээс нь асуусан. Тэгсэн чинь өглөө өлөн дээрээ уудаг гэсэн. Ходоод ямар нэгэн байдлаар дүүрэн байгаа үед уудаггүй. Тэгээ би нэг өглөө нэг аяг усуучаад ардаас нь шууд ашигтай бактери уугаад тэгээд цаашаага одоо ясны шүүл, далайн замаг гэх мэтчлэн тэгээ цайгаа уучаа тэгээ дахиж бус витаминууд уудаг. За тэрнээс гадна би нэмэлтээр юм гиалуроны хүчил ууж байгаа. Миний арьс бүр маш хурай. Биеийн арьс, нүүрний арьс, үс, хумс. Тэгээ тэр болгоныгоо дотроосоо гоё чиглэг байлгахын тулд гиалуроны хүчил ууж байгаа. Ийм жоох үлдсэн. Тэгээ өдөрт 2-ыг уудаг. Тэгээ ер нь өөрийнхөө уудаг нэмэлт витаминуудыг би Well-Be Shop-аас авдаг байгаа. Тэгээд очоод авч болно, бас хөргүүлж авч болдог. За одоо бичлэгээ үргэлжлүүлээд үзээрэй. Усан дорох асуудал тэнд хэрхэн болдог вэ гэхлээр хүмүүс өдөрт хэдэн цагийн турш очирлож байгаад усан дордог. Тэгээ усан дорохдоо ердөө 5 минут усан дорно. Дараагийнхаа үнийг хүлээлгэж болохгүй. Усан дорж байгаа хүн болгоны ардаас цэвэрлэгээ хийгээдсэн юм бол байхгүй. Тэгээ хүмүүс нь өөртөө цэвэрхэн усан дорж байгаа юм уу гэхлээр биенийхээ үсийг хусчаад тэнд ер нь ингээ бүх юмаа үлдээсэн яг юм бохор байсан гинэ. Тэгээд усан дорох үнэ нь болохоор $10 буюу 35,000. A pile of someone's curly little pubes in the corner. Тэгээд болоогүй хамгийн аимшигтай хэсгүүдийн нэг нь хүмүүсийн яг майхан байрлаж байгаа тэр талбайд могоонууд яваадсан. There it is. Oh, it's moving. It's moving. It's under the Одууд тийшээ хэрхэн очдөг вэ? За хэдүүлээ одуудыг ингээ ангилчих. Инфлюенсерүүд болон яг юм одууд celebrity жүжигчид, дуучид те. За тэнд гарч байгаа артистууд бол мэдээж өөртөө пассаараа орчиж байгаа штэ. Инфлюенсерүүд тийшээ яаж очдог вэ гэхлээр за нэг бол өөртөө тикет авахаас гадна хамтарч ажиллаж байгаа байгууллагууд нь өөрсдийнхөө брендийн одоо тэр гутал цүнхтэй мейкап энтрийг өмсүүлээд тэгээд тикетийг аваад тийшээ ингээ өнгөө оруулдаг. Одоо чи манай брендийн хувцсыг өмсчих. Тэгээд тэр одоо өмссөн хувцаа TikTok дээр, Instagram дээр, YouTube дээр ч юм уу те. За get ready with me. Тэгээд би одоо энэ брендийн нэг өмсөх гэж юм уу те. Тиймэрхүү байдлаар ингэж одоо ажлын хийж өгөөд ордог гинэ. Тэгээд дээрэс нь бас одоо инфлюенсер гэхээр ганцхан яг тэр одоо хүнийг ингээл оруулна гэж байхгүй штэ. Тэр хүний мейкап артист, үсчин, камерамен, одоо менежер, хувийн туслах гэдэг ингээ багаар нь оруулдаг байхгүй юу? За Revolve гэдэг брендийг сая Coachella-гийн үеэр шүүхэд өгөөд $50 сая нэхэмжилсэн байна. За энэ жил Coachella дээр Revolve брендтэй хамтарсан инфлюенсерүүдээс
гадна ер нь дурдах юм бол Cardi B, Lisa, Julia Fox, Becky G, Charli D'Amelio, Emma Roberts гээд маш олон хүмүүс хамтарсан байгаа. Тэгээ яагаад шүүгүүд ингэж гомдол гаргасан бэ гэхлээр энэ жил Revolve хамтарч байгаа хүмүүстэй хамтарч байгаа гэдгээ ердөөсөө бусдад ил гаргаж болохгүй шүү. Хүлээн зөвшөөрч болохгүй шүү. Тэгж хамтарцгаа гэж хамтарсан гинэ. Тэгээ хамтарсан нөгөө инфлюенсерүүд одууд ер нь бол Revolve дээр очиод хэдэн мянган долларын бэлэг авлаа. Та нар ч гэсэн очиод бэлэг аваараа инээ тэрэ гэж худлаа сурталчилгаа хийсэн гэж байна. Гүйцэд үннийг хэлэхгүйгээр өөртөө жинхнээс очиж сонгож байгаа юм шиг. Тэгэд энэ гомдол дээр 3 инфлюенсерийн нэр дурддагдсан байгаа. Тэгээ үүнийг Америкийн нэгдсэн улсын хэрэглэгчийн эрхийн байгууллагаас хангалттай ил тод бус сурталчилгаа гэж үзсэн учраас зар сурталчилгааны хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Ер нь бусад хүмүүс ч гэсэн анхааруулга боллоо гэж үзэж байгаа. Тэгээд Revolve брендийн орлогын одоо 70% инфлюенсеруудын зар сурталчилгаагаар олдог гэсэн бас ийм тоон баримт байд юм байна. Tyla энэ жил Coachella дээр үзүүлбэрээ үзүүлсэн байгаа. Түүний тайзан дээр өмссөн хувцас нь Britney Spears-ийн 2001 оны VMA-ийн тайзан дээр Slave for You гэдэг дууных нь үзүүлбэр дээр өмссөн хувцастай адилхан байсан, урам авсан, ийм хувцас шиг харагдаж байсан. Тэгсэн чинь Tyla энэ дээр хариу өгсөн. Би түүнд хайртай. Тэгэд энэ хувцсалтыг би өөрөө зохиож, өөрөө бүрдүүлсэн. Ердөөсөө inspiration одоо сэтэл энэ хүнээс аваагүй гэсэн чинь хүмүүст ор нуурлаад миний бодлоор чи бол хүнийг дуурайдаг. Тэгээ бүр хитрхи өөртөө ингэ дурлцсан гэдгсэн чинь Tyla тэрэнд нь дууга байгаагүй хариу өгсөн. Би хувьдаа бол чи өөртөө хитрхи дурлцсан байх ёстой гэж боддог. Гэсэн чинь нөгөө хүн нуурлаад өчний толгой чинь бас том гэд ингэ айгүй өрөвдмөр комент бичсэн. Яагаад тэгж бичиж байгаа нь бол үнэхээр тэнэг санагцсан. Тэгээ ер нь бол би Britney Spears-ээс санаа аваагүй гэж хэлж байгаа нь хүмүүсийн ер нь л дургуг хүргээд илээ. Чи бол хулгайч битээ худлаа илээ дээ гих мэтчлээ. Тэгээ энэ дээр та нар юу гэж бодож байна? Хүн үнэхээр ингэж сэтэл авахгүйгээр төстэй хувцлана гэж байх уу үгүй юу? За бас яригдж байгаа маш халуун сэдвүүдийн нэг болохоор Justin Bieber-ийн Coachella дээр бие авч явж байгаа байдал нь. За мэдээж шоу цэнгийн ууж байгаа хүн яг 100% эрүүл ухаантай биш байгаа бүжиглэн дуулна. Гэхдээ Justin-ийн байгаа байдал бол яг согтуу хүнийх биш. Харин яг мансуурцсан, юмд донтцсон байгаа хүний байдал гэж хүмүүс хамгаалж байгаа байхгүй юу? Одоо түүний ингэ бүжиглж байгаа биеийн хилэмж нь дээгүүрхээ тайлцсан. Дээрээс нэг энэ бичлэг бас айгүй их вайрал болж байсан. Justin энэ Coachella дээр эрэгтэй дүүтэйг оцсон. Тэгсэн чинь яг Justin-ыг ингээл тамхи татаал одоо тамхи юм уу өвс юм уу мэдэхгүй нэг юм татаад тэг ингээ бие сонин авч яваад байх үед Hailey эрэгтэй дүүд нь Justin-ийг муухай байгаа байдлыг харуулахгүйгээд дүүг нь холдуулаад тэг ер нь бол ингээ Justin-ыг яг аюултай битээ ичээсэ ингээ дагаа явж байгаа хүүхд тасрагчиг байна гэж хүмүүс Hailey-г тэгжсэн. Тэг ер нь бол хүмүүсийн сэтгэлийг харахаар Selena цөмийн бөмбөгөөс бултаж чадчихжээ гэд одоо Justin-ыг цөмийн бөмбөг гэж байна. Энэ үнэхээр гонигтай байна. Гэрт чинь хүүхд чинь хүлээж байгаа. Тэгсэн чинь чиний хүүхдээ чинь аав яг иймэрхүү байдлаар бие аваад явж гин гэдгийг харах үнэхээр хэцүү байгаахаа хөрхий Hailey гэсэн байна. Тэгээ бүгдээрээ хүүхэд төрүүлэл амьдрал эд шид гоё болчдөг, өөрчлөгдчихдөг гэж хэлдэг. Тэгээ энэ бол худлаа гэдгийн хамгийн тод жишээ бол Justin Bieber гэж ярьж болох уу гэсэн байна. Тэгээ энэ дээр та нар юу гэж бодож байна? Хэвийн харагдаж байна уу, үгүй байна уу? Бас дахиад олон хүний хараалыг гидэж байгаа энэ бичлэгийг та нар бараг бүгд үзсэн байх. Энэ эмэгтэй болохоор Sexy Red гэдэг рэпер байгаа. Сүүл нөгөө Bruno Mars-тай хамт дуу гаргацсан байсан. Энэ эмэгтэйн төрс өдөр дээр Justin хотсон байгаа. Одоо мэдлэгтэй хацар дээр нь биш яг уруул руу чиглэж байгаа энэ бичлэг айгүй хүмүүсийн уурыг хүргэж байгаа. Яг өмөрж байгаа хүмүүс нь хэлэхтэй болохоор ингээд төрс өдөр нь болж байгаа. Тэгээ Америкчууд ч хоорондоо зүгээр ингэж одоо өмсөх нь хэвийн зүйл гэж байгаа байхгүй юу? Тэгээ бусд бичлэгэн дээр ч гэсэн Justin одоо өөр Sexy Red руу ямар нэгэн байдлаар одоо ханд өгж байгаа, ёс бус авирлж байгаа, биеинд нь хурж байгаа ч юм уу тэгж харж марж байгаа бичлэг ердөөсөө байхгүй зүгээр шоудж байгаа. Тэгэхээр тэр одоо мэдлэг гэж үнсэж байгаа үнсэлтийг нь бит юм сүртэйгээр бодоод бай гэсэн байгаа. Тэглэж бас Sexy Red-ийн төрс өдөр дээр Hailey-тэй хамт очсон гэсэн хүмүүс байсан. Тэгсэн чи би Hailey-тэй ердөөсөө хамт байгааг нь хараагүй. Тэгээ нэг ийм бичлэг байсан байхгүй юу? Sexy Red-ийн төрс өдөр рүү явж байгаа Justin Hailey хоёр гэсэн. Тэгээ ингээ харах юм бол яг нь Justin адилхан болгоо өмссөн байгаа ч гэсэн өмссөн хүүдийн өөр байгаа. Тэ дээгүүрээ бас юм өслөг юм өмсөөгүй. Тэг хэрвээ үнэхээр төрс өдөрт нь хамт очиод энэ клубд хамт байсан бол яагаад энэ ширээн дээр нь Hailey ердөөс харагдахгүй байгаа? Нөхрөөхөө хажууд суудаггүй юм уу? Тэгээд тэр комментэн дээр ингэж байгаа байхгүй юу? Бусд хүмүүс юу гэж хэлэхээ мэдэхгүй л дээ. Гэхдээ хэрвээ миний эр хүн, миний найз залуу, миний нөхөр ингэж байсан бол бөө юм болох байсан гэж байгаа байхгүй юу? Тэг би одоо та нараас асууя. Та нарын нөхөр найз залуучууд чинь ингэ явж исэн бол та нар яах вэ? Тэг яг энэ бүх сөрөг сэтгэлийн хажуугаар Sexy Red хүмүүсийг жоохон тайшруулах гад гэх юм уу? Эсвэл жоохон гимшсэндээ гэх юм уу? Миний төрс өдөрт ирсэнд баярлаа найз минь гэж Justin Bieber-ийн меншн нэгээд тэр бичлэгээ постлсан. Тэрэн дээр нь Hailey лайк дарсан. Тэгэхээр эднэр яг хүний нүдэнд зүгээр харагдах гэж хичээгээд хүмүүсийг тайвшруулах гад ингээд байна уу? Эсвэл яг үнэхээр л энэ зүгээр хэвийн зүйл үү?
За дараагийн ярих юм болохоор Nicki Minaj, Megan Thee Stallion хоёр beefтэй гэдгийг мэддэг байсан уу? Мэдээгүй бол миний бичлэгийг үзээрэй гэдэг байхгүй юу? Энэ beef-ийнхаа дунд Nicki Minaj Megan Thee Stallion-ыг зориулж Bigfoot буюу одоо уулын алмас гэдэг нэг юм fictional амтан байдаг шүү дээ. Тим нэртэй дуу гаргаж ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэрэнд нь хариулаад Megan Thee Stallion энэ жилийн Coachella-гийн үзүүлбэр дээрээ яг юм 3 шиг алмас гаргаж ирсэн. Нэг юм бас явдал болсон. Дараагийн ярих хүн бол дахиад эмэгтэй рэпер байна. Cardi B-ийн биеийн өөрчлөлт хүмүүст өрдөөсөө таалагдахгүй байна. Шүүмжлэлт өртөж байна. За Cardi B 2 дахь хүүхдээ төрүүлчээд 1 сарын дараа энэ зургийг интернетээр тавьсан. Тэгээ түүний бие ялангуяа ташаа өгцөг хэсэг нь өмнөхөөсөө тис ондоо болсон харагдана. Тэгээ хүмүүс түүнийг BBL буюу өгзгөндөө өөгшөлжүүлэн суулгах хагалгааг дахин хийлгсэн гэж тулгаж исэн ч Cardi B болохоор үгүйсгсэн би өрдөөсөө тийм BBL хийлгээгүй гэсэн. Тэгээд тэгсэн чинь сая Coachella-гийн тайзан дээр гарахтаа түүний бие тэр BBL-ийнх нь хагалгаа нь та нар юу гэж бодож байна? Ямар харагдаж байна? Зүгээр нөө хэвэн байна уу? Хагалгаа хийлгсэн гэж бодож байна уу? Үгүй гэж бодож байна уу? За одоо бүгдээрээ надаас хамгийн их асуусан сэдв болох Lisa Jenny хоёрын үзүүлбэрүүдийн тухай ярья. Энэ жилийн Coachella дээр ч гэсэн надад Jenny-гийнх илүү таалагдсан. Миний зүгээр type нь тэр юм бэлээ. Гэтэ Lisa бол үнэхээр гоё штэ. Гоё биетэй, үнэхээр лаг перформанс тавьдаг. Маш мундаг юм артист байгаа. Тэгээ би Lisa дээр юу гэж ажигласан бэ гэхлээр айгүй хөдөлмөрч тэнд ганцаараа одоо Blackpink-ийнхнаасаа тусдаа 40-50 минутын туршицаа бараг цаг яг ганцаархнаа тэр тайзыг ингээд дүүргэн тэгснэ дунд нь дахиад 5 хувц солино бүжиглэн гэдэг бол ер нь бол тэ Beyoncé интерес гарч чадах тийм амар хүч баг. Тэгснэ дундуур нь бас хувц солиод байгаа байхгүй юу. Тэгээ маш сэтгэл гаргасан, хичээсэн анхаарсан гэдэг нь бол ингээд угаасаа маш тод ил харагдчихсан. Өмссөн хувцснуудын хувьд гэвэл яг 5 тис ондоо хувц хоорондоо юугаараач адилхан биш. Бүр үнэхээр маш олон өөр дүрийг ингээд харуулах гад байгаа нь ингээд харагдсан. Хувцнууд нь таалагдсан уу үгүй юу гэдэг дээр бол энэ асуултыг би та нараас тавья. Өөрөө хариулахгүйгээр. За дараа нь Лизагийн дуулалтан дээр хүмүүс бас айгүй хоёр талтай байсан. Магтж байгаа нь амар магтаад, муулж байгаа нь айгүй муулаадсан. За магтж байгаа нь болохоор юу гэсэн бэ гэхлээр Лиза ер нь айгүй их ам бариад байгаа гэж та нар дээр ийм ажигласан уу? Blackpink-ийн тусдаа YG-тэй гэрээгээс сунгахаа болсноос хоошоо Lisa Blackpink-ийн 4 гишүүдээс хамгийн их үзэн ядагчтай нь болсон. Яг тэрнээс өмнө Lisa хамгийн их хайр татдаг тим гишүүн байж яснаа. Яг ингээл солоогоор явсан чи чи Blink нарыгаа хүндэтгсэнгүү чи яг хин чамайг те Lisa болгосныг чи мартцсан байна. K-pop урлаг чамайг Lisa болгосон гэдгийг мартцсан. Хин чамайг ийм болгож бүтээснийг мартцсан. Би бол өстой шинэ эмэгтэй миний өнгөрснийг та нар ингээ март зарт гэж ингээ өнгөрснөө доош нь орж дуулаад байгаа нь тэнэг байна. Тэгэл юм л бол Lilis гээд байна. Гэт ингээд амар муулдаг болцсон. Тэгээ тэгжсэн Lisa ч бас нөгөө ам барьж байгаа гэж айгүй хүзээ ядагцсан. Контент дээр л дуулахгүй зүгээр ингээл I'm a new woman гэж хэлснээсээ болоод ингээл битүү ингээл тэгээ сүүлдээ бас баян найзлуугийнхаа ачаар л Оскар дээр гарсан, Coachella дээр гарч байгаа, Victoria's Secret дээр бас найзлуугийнхаа ачаар гарсан марсан гэд кинон тоглож байгаа. Гих мэдчлэн бас хил ам бүр их байсан. Баян найзлуугаа ингэж л ашиглах гэж нийлсэн байна л да гэсэн утгатай юмнууд. Тэгсэн чинь хүмүүс тэр дээр Lisa гөмөрөөд Lisa Frederick гэж эрэхтэй дэлхий дээр оршин тогтнодог гэдгийг мэдхээс өмнө гэснэ ингээд Lisa-гийн ингээ фануудтайгаа байгаа юм бичлэг байгаадсан байхгүй юу? 8 жилийнхаа ойгоор бас нөгөөдтэйгээ 6 өрдөөсө постлаагүй ганцаархнаа 6 постлцсноо Blink нартаа баярлаа гээгүй гэж мэгэл ер нь ингээл багаар ингээ бүр нэмэгдээл исэн. Тэгсэн чинь энэ дээр хүмүүс юу гэж байгаа вэ гэхлээр Lisa ингээд дунд нь хальт завсарлаа. За ингээд одоо ирсэнд баярлаа ингээл үзэгчтэйгээ ярьж байгаа штэ. Тэгснэ ингэсэн миний нөгөө 5 хушуутай light stick-ийг ингээд харж байгаа өстой гоё наа гэж хэлсэн. Тэн тэгсэн чи Blink нарын light stick бас бүр их байсан байхгүй юу? Тэднийгээ дурдаагүй бэжиж тэр 5 хушуутай light stick-ийг дурдж гэх хүмүүс айгуу дургуул гэсэн бас. Blink нар байгаа болохоор Lisa чи одоо ийм байгаа штэ. Ягаад чи биднийг мартаад байгаа юм бэ? Гэт Blink нар ингээ гомдоод байгаа хгүй ингээ хоёр дахь. За тэгвэл магтж байгаа хүмүүс нь юу гэж хэлж байгаа гэхээр Lisa ингэж муулуулж жагаад яг Coachella-гийн тайзан дээр би дуулж чадна штэ гэдгийг зүгээр ингээл үйлдэлээрээ харуулчлаа гэж хүмүүс айгу өмөрж байгаа байхгүй юу. За Lisa дээр анзаарсан юм нь гэх юм бол Lisa яг өглөлттэй хэсгүүд дээрээ яг маш чанга дуулж байгаа нь тэр одоо backtrack буюу ард нь явж байгаа дуулалтаас нь илүү яг давж сонсогдоодсэн яг тусдаа одоо Lisa энэ дээр амьд дуулж байна да гэд. Тэнгүүд яг юм дуулалттай хэсэг дээрээ тэр яг ардлынх нь одоо дуулалтанд л backtrack нь л ингээд чанга сонсогдоод Lisa зүгээр амаа хөдлөж байгаа харагдаадсан.
Тэгээ ялангуяа 2 дахь 7 хоногийнх нь одоо өчигдөр уржигдрийн үзүүлбэр дээр нь бүр тод ажиглагдсан. Лиза яг дунд нь завсарлаад үг хэлж байхад тэнд бүр салхи хүртэл микрофон сонсогдчихжээ л шүү дээ юм ярьж байхад нь. It's so windy today. Тэгсэн чи яг дуугаа дуулах гад ирсэн чинь тэр салхин сонсогдохгүй, Лизагийн амьсгаад жагаан сонсогдохгүй байсан. Гэтэ Лиза бол яг юу яж илээ. Дуулах үедээ за би яг бүжиглэхгүй, дээрэс нь бас ямар ч backtrack-гүй бүр яг оргиороо дуулъя гэд тэр нөгөө Dream гэдэг дуун дээрээ яг өвдгөлцсөн яг тэгж дуулж илээ. Тэрэн дээр Лизагийн мөрнөөс мөр хооронд амьсгаа авж байгаа нь хүртэл тод сонсогдоод, салхилж байгаа нь хүртэл энд ингэж тод сонсогдоод I've been thinking that I got no idea what she's thinking. Are you happy? Are you sad? Лиза солгоо бол биш. Тэгтээ хүчтэй холоотой биш юм билээ. Лиза дуулж чаддаг, сайн үгэлдэг, сайн бүжгэлдэг яг ийм артист. За тэгээд Лиза дээр болсон өөр юм гэх юм бол эхний 7 хоног дээр Лиза Jenny-г үзчихагаад уцаа ингээ гаргаж ирсэн чинь уцсныхан дэлгэцэн дээр Frederick байдгаа түүний найз залуу. 2 дахь 7 хоног дээр Лизагаа ингээд дуугаа дуулж байхад үзэгчдийн хэсэгт нь Frederick байсан. Frederick Jenny Mini байсан. Тэгээд яг Bonjour baby, I was like damn гэдэг яг тэр хэсгээ Frederick руу харж дууснаа цааш яваад өгчдөг. Тэгээдсэн чи эргэн тойрныхонд хүмүүс ч амар арилаад Frederick тэнд бүр ингээ хичээд за Лизагийн эргэн тойрон гэх юм бол ер нь иймэрхүү. За Jenny дээр Jenny болохоор Лизагаас ялгаатай нэг ч хувц солиогүй зүгээр дээгүүрээ нэмж нэг жакет өмсөөд, нэмж нэг юбг өмсөөд, тэгээ шилээ зүүж тайлаад яг тиймэрхүү байдлаар тайзан дээр хувцалтаа ингээ өөрчлөөд яваад байсан. Лизагаас бас ялгаатай нь дуу хоорондынхоо шилжилтийг бүжгээр хийжсэн. Дандаа dance break-тэй, өөр бүжигтэй, өөр дэглэлттэй. Тэгээд Jenny-гийн надад 2 дахь 7 хоногийн үзүүлбэр надад яг Jenny галзуурсан юм шиг санагдсан. Яг бүр ингээл биеэ сул тавиал би бүр алаад өгье гэ бүр ингээ мэдэрч байгаа юм шиг. Одоо тэр Fuck That Shit гэдэг дуун дээрээ Jenny яг өөрийгөө мэдгүй зүгээр нэг юм уяатай байжсэн уяанаас ингээд суллагдсан юм чигийг дуулаадсан. Тэгээд дараа нь хамгийн сүүлийн Starlight Bright дээрээ бас тэгсэн. Тэгэл тэр умаа саранхэ ээжээ хайртай шүү гэж хэлдэг. Тэр би бүр ингээд нулимс цэлэгнээд бүр ингээд ээж нь бахархаж байгаа хта гэд тэгсэн чинь дараа нь үзэгчд дундаас нөгөө ээжийг нь бичлэг хийжсэн чинь ээж нь бас уйлцсан байсан. Би бэштэй нэг зөв харсан уу мэдэхгүй заяа та нар тэгтээ надад хэлээрэй. Эхний 7 хоног дээр Jenny соло гэдэг дуугаа дуулаагүй бүжиглээгүй штэ. Тэгсэн чинь 2 дахь дээр нь Jenny сологийн ахилтын бүжгийг dance break-тэй хамт бүжиглдэн штэ. Like Jenny-гээс дараагийн дуугаа холбох гээд тэгэд надад ягаад чи Jenny яг V-гээс салцсан. Тэгээд ингээл бүр тэр дууг ингээ оруулж өгöd байгаа юм шиг санагцсан. Нэг юм sassy юм шиг. Ягаад гэхээр нөгөө Soul City гэдэг дуун дээрээ Jenny нөгөө тэр дууг чинь бас вид зориулсан гэж тэгээдсэн шүү дээ. Тэ 82 кг-аас дэшээ Mr. General тэ миний генерала гэж мэгээд ингээд дуулаад итэг. Миний ааш хэцүү гэж чи хэлдэг мэлдэг гэл. Тэнгүүд яг Jenny тэр хэсгүүдээ ингээд амар юм сайси бас дуулаадсан. Ингээд мэдгүй надаа яагаад ч яг нэг тийм кино шиг санагдаадсан. Эсвэл муудалцсан ч юм уу тэ мэдгүй. Та нар тэрэн дээр өгж утсан. Тэгээ ядж хахад сая нэг хэдэн 2-7 хоногийн өмнө ч лөө YG Leaker гэдэг юм болсон шүү дээ. Тэрэн дээр ч гэсэн бичлэг хэрэгээ айгүй олон хүмүүс тэгсэн. Тэн дээр ингээ хальж ярьчээ. YG-д ажилтдаг байсан нэг ажилтан ажилласаа халагдаад тэгээ уурандаа иймэрхүү нууц бичлэгүүд, архивын юмнуудыг задлж байгаа байхгүй юу. Тэгээд та нар миний үгэнд одоо итгэхгүй байна уу те. За тэгвэл одоо надад итгүүлэхийн тулд би та нарын өмнө нь хизээж харж байгаагүй Blackpink-ийн бичлэгүүдээс эхлүүлье гэд. Тэгээ Blackpink-ийн 7-уулаа бэлдэж байгаа бичлэг, 5-уулаа бэлдэж байгаа бичлэг, 4-үүлээ бэлдэж байгаа, тэгдэснэ тус бүрийнх нь бэлдэж байгаа бичлэг, үгийг хамаагүй одоо хэлж байгаа бичлэг, одоо тийм яс үндсээр ялгуурлаж байгаа бичлэгүүдийг бүр ингэж маш ихээр ингэ байршуулаад тэгжээснэ та нар одоо надад итгэсэн үг гэж агаад тэгснэ VJ-ний хоёр үргэсэн. Тэгээ тэр хоёр салаад нэг 2-3 сар болчоод буцаад нийлсэн гэд. Тэгээ тэр ингэ сүлд үнэн юм шиг. Тэснэ Rosie-гийн ex нь бол гэ бас нэг залууг ингээ үзүүлээл Jenny-сэл хоёр бибидээ дургу мургу гэл одоо маш олон нэг тийм мэдээллүүдийг цацаад исэн. Тэгтээ надад болохоор тийг санагцсан. Эхэндээ те тийм хүмүүсийн үзэж байгаагүй бичлэгүүдийг үнэхээр архивнаас нь гаргаж ирсэн байж магадгүй л дээ. Үнэхээр өөрөө тэнд ажилладаг. Тэгж хүмүүсийн итгэлийг авснаа худлаа мэдээлэл дунд нь ганц хоёр хавчуулаад ээж магадгүй гэж утсан. Ягаад тэгэхээр дунд нь хин гэсэн мэла Rosie Suzy 2 үргэжсэн гэсэн ч илүү нэг юм амар сонир яваадсан. Тэгээ ямар ч гэсэн Jenny V2 ерөн жоох юм салж нийлж байгаа харилцаан дээрээ байж магадгүй юм байна да. Гэ ягаад ч юм дотроо зүгээр тэгж ургуулж бодсон. За тэгээ эднэр чи одоо хамт эргэж ирээд аялан тоглолтоо дахиж хийж мих гээд байгаа. Тэгээ тэр үед нь жинхэнэ би бол Blackpink-ийг бол маш их хүлээж байна. За өөр Coachella дээр болсон сонирхолтой юм гэх юм бол Kylie Timothy 2 тийш очсон. Хөөрхөн харагдчихжээ. Тэгээд дээрэс нь Travis Scott Coachella дээр гарсан штэ. Тэгсэн чинь ингэсэн. Яг Travis Scott-ыг тайзан дээр гарахад Kylie Timothy-г дагуулад одоо тэр тайзнаас холтсон.
Тэгтээ охиныгоо Stormy-г Kendall-тай явуулаад аавынхын тоглолтыг үзүүлсэн. Хөрхөн байгаа биз? Найз залуугаа ч хүндлээд, тэгснэ охиныгоо ч хүндлээд яг ингэж ихнээсээ балансалж чадаад байгаа байхгүй юу? Аль нэг нь орхигдуулахгүйгээр. За бас нэг мэдээ явуулсан. Rosie найз залуутайгаа Coachella дээр явж гин. Тэг хацар мацар дээр нүсээд ингээд. Тэгсэн чи энэ залуу болохоро Samuel гэдэг залуу байгаа. Тэгэд энэ болохоор ижил хүссэн залуу. Одоо эдний найзуудаа ердөөсөө найз залуу нь биш ээ гэж хэлээ шүү. Энэ жилийн артистуудын цалингийн тухай ярья. За яг албан ёсоор Coachella-гийн зохион байгуулагч нарын зүгээс артистууд нь ийм цалин авдаг гэсэн мэдээллийг хизээж ил болгож байгаагүй. Тэгээ дандаа хэвлэл мэдээллийн таамгаар артистуудын цалингийн тухай мэдээлэл байдаг. Тэгээ энэ мэдээллийн дагуу энэ жилийн хамгийн өндөр 3 цалинтай артист бол Lady Gaga, Lisa, Travis Scott нар байсан. За Lady Gaga, Travis Scott хоёр болохоор headliner буюу одоо голлох артистууд гэж явж байгаа. Тэгсэрнэ цалингийн тал дээр ийм ялгаатай таамаг байна. Харин Lisa-гийн хувьд гэвэл headliner биш. Тэгсэрнэ энэ жил хамгийн өндөр цалин авсан хоёр дахь артист гэсэн ийм таамаг байгаа юм байна. Тэгсэн чи энэ дээр бас хүмүүс ингэж хэлсэн. Lisa найз залуугийнхаа ачаар л те иймэрхүү юм дээр гарч ийн гэдсэн чинь хамгийн өндөр цалин авсан ийм K-pop артист байна шүү дээ. Гээд одоо нөгөө үзэн яддагчдынх нь амыг нь таглаж байгаа байхгүй юу? За Coachella-гийн тухай гэвэл ийм байна. Тэгээ дараагийнхаа бичлэг дээр би нөгөө нэг сансарч явсан баахан олон эмэгтэйчүүдээс шүү дээ. Тэр дунд нь Katy Perry энэ байсан. Тэр бол худлаа гэдгийг тайлбарлах бичлэг хий гэж бодож байгаа. Тэгээ та нарын хувьд Lisa Jane хоёрын үзэлбэрүүдийн хамгийн гоё таалагдсан минь юу байсан, таалагдаагүй минь юу байсан. Тэгээд ер нь Coachella-гийн тухай, тэ энэ үн мөнний тухай ер нь юу гэж бодож ийн гэдгийг бичээрэй. Bye.